За сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ манай Syndicate Talk Exclusive буюу Syndicate ярилцлагын маань тусгай дугаарын ээлжид одоо нэгэн шин дугаар та бүхэнд өнөөдөр хүрч байна. Тэгээд энэ дугаараараа би бас нэгэн сонирхолтой зочныг урьсан байгаа. Миний энэ зочин бол John Carlson. Монголд сүүлийн 30 гаруй жил ажиллаж амьдарч маш олон бизнесийг амжилттай эхлүүлж Монголыг бараг биднээс илүү мэддэг болсон хүнтэй эрхэмийг урьсан маа. Тэгээд энэ эрхэм маань саяхан өөрийнхөө бас намыг гаргасан байгаа. Монголд өнгөрүүлсэн 30 жилийнхаа түүхийг үгс намыг гаргасан байгаа маа. Тэгээд миний урилгыг хүлээн авч манай үзэгчдэд туршлагаа хуваалцсан ярилцлага өгч байгаад танд баярлалаа. Ярилцлаганд орж байгаадаа таатай байна. Та Монголд ажиллаж амьдарч байсан дүүхээ бичээд ном болгон хэвлэж гаргасан байна. Энэ номыг бичих болсон шалтгаан зорилго нь юу вэ? To write in book about Mongolia and what motivated you? Монголд ажиллаж байсан туршилгаа хуваалцаж, ном бичээж гэж олон хүн надад хүсэл тавьсан. Ингэхдээ байшин барилгаа яаж барьсан бэ? Ямар материал ашиглав? Ямар бүтцээр өрсөн бэ гэх мэт техникийн асуудлуудаас гадна бизнесийн шинжтэй маш их зүйлийг надаас мэдхийг хүссэн. Гэхдээ би номондоо зөвхөн Монголд хийж байсан бизнесүүдийнхаа тухай оруулаагүй. Анд явж байсан болон загасчилж байсан түүхээс гадна Wagner As компани, Аянчин Outfitters, Аянчин Logic хэрхэн байгуулсан. Дараа нь Newcom болон MSM компанид ажиллаж байхдаа хийсэн ажлууд олж авсан туршилгаа бүгдийг нь багтаасан. MSM company. Those people who asked you to write монголчууд таныг номоо бичиж гаргаач гэж хүссэн. all Mongolians. Okay, great. Тийм ээ, бараг дийлийнх нь монголчууд байсан. Тийм учраас би номоо монгол болон англи хэл дээр давхар хэвлүүлсэн юм. Actually, by the way, Та Монголд анх ямар ажиллаар ирж байсан бэ? Тэр цагаас хойш 30 гаруй жил өнгөрсөн. more than 30 years now. More than 30 years ago, Caterpillar was looking. Одоогоос 30 жилийн өмнө Caterpillar компани төлөөлөгчийн газар Монголд байсан юм. Тэд үйл ажиллагаагаа дэлхийн тулд аль биесны дилертэй болох хэрэгтэй гэдгээ ойлгосон байв. Ингээд улмаар Америк нэгдсэн улсын Вашингтон мужийн Seattle хотод байрлах миний ажиллаж байсан компаниудад хандаж Монголд хамтран ажиллах санал тавьсан. Манай компани дилерийн үйл ажиллагаа хариуцсан захирал John Harnish бид Оросд хангалттай их ажилдаа завгүй ажиллаж байгаа гэд татгалзсан түүхтэй. Энэ харилцаанд явсаар байгаад над дээр ирсэн. Энэ бизнесийн хэлцэл олигтой явахгүй байсан тул Монголд анх их нэрийдлэр шалтгаан гарган анх ирж байлаа. Ирээдүйд би Монголд уралчихсан. Монголд зочилсноос 2 жилийн дараа би Америкт ажиллаж байсан компаниасаа гарч Wagner-ийн хүмүүстэй хамтран Катын дилерийн ажлыг эхлүүлэхээр Монголд бүр мөсөн ирсэн түүхтэй. Энэ бол 1998 он байлаа. That was end of 1990. 1998. So then Би таны бичсэн тодорхойгүй төсвөрлөх чадвар номыг бүтэн уншиж таалагдсан учраас таныг нэвтрүүлгийн зочноор урьсан юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд та уулуурхай, худалдаа, аялал жуулчлал гээд Монголын маш олон бизнесийн салбарт ажиллаж ариун туршлага бодлуулсан байна. Ингэж ажиллахдаа баримтаж байсан үндсэн стратеги чинь юу байсан бэ? Ямар үр дүн гаргасан? main tangible results so far you have done in Mongolia for Mongolians. Well, if you come in here from our perspective, you know, the Гадаадын advantage. хөрөнгө оруулагч бизнесмен хүний зүгээс харж эхэлвэл анх Монголд ирж байхад бидэнд мөнгө болон бэлэн гэрээ байсан нь бизнесээ эхлүүлэх маш том давуу талыг үүсгэсэн. Caterpillar-ын үндсэн гэрээтэй учраас гадаадын бэлтгэн нийлүүлэгчидтэй шууд харилцан хэлцэл хийх бизнесийн том давуу тал чадвартай байв. Ийм учраас бэлтгэн нийлүүлэгч түншүүд болох дэлхийн том брендийг эзэмшдэг компаниудтай шууд харилцах, энэ харилцааг манлайлан түжээлэх нь бидний хувьд маш чухал байсан. Тухайн үед бидний хийж байгаа ажил бүхэн Монголд шинэ байсан. Аянчин дэлгүүрийг анх нээснээр монголчууд дэлхийн алдартай брэнд бүтээгдэхүүнийг зөвхөн лангууны араас гарах биш, дэлгүүр дотор чөлөөтэй явж өөрийн гараараа барьж мэдрэн худалдаа авах боломжтой болсон. Энэ бол тухайн үедээ цоошин стандарт байсан. Ямар үр дүн гарсан бэ гэдэг таны асуултанд би Wagner-ийн бизнесийн жишээгээ хуваалцмаар. Тэр үед бид бизнесээ маш хурдан эхлүүлж чадсан ч удалгүй Монголд дизель хөдөлгүүр, хүнд тоног төхөөрөмжийн техникч, засварчин дутагдaltaаг анзаарсан. Энэ нь бидний өрсөлдөх чадварт шууд сөргөөр нөлөөлж байлаа. Иймээс бид бүхэн хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн засварчин, техникч бэлтгэх сургалтын төвийг байгуулж 10 жилийн хугацаанд 780 гаруй монгол залуусыг мэрэгшүүлж бэлдэж чадсан. Анх энэ төвийг 20 хүрэхгүй хүнтэй тэдгээрийн тал нь гадны мэрэгжилтнүүдтэй 1 жилийн хөтөлбөр боловсруулан эхлүүлж байлаа. Өнөөдөр оюу толгоогоос эхлээд Монголын бүх том уурхай автодилерүүдийн тэргүүлэх техникийн мэрэгжилтнүүдийн ихэнх нь манай төгсөгчд байдаг. Энэ бол бидний хамгийн бахархалтай хөрөнгө оруулалт юм аа. Guys are ex our Wagner
technician alumni. Маш их баярлалаа. Энэ бол хүний нөөцийн салбарт оруулсан асар том хөрөнгө оруулалт байна шүү дээ. Huge. Үнэхээр тийм шүү. Монгол залуусыг бэлддэг сургалтын хөтөлбөртөө бид жил бүр 2 сая долларыг зарцуулдаг байсан. Одоо ийм их мөнгө зарцуулах шаардлагагүй болжээ. Яагаад гэвэл төгсөгчид маань өөрсдөө дараагийн үеэ бэлдэж мэрэгжлийн салбартаа хөгжлийг хурцсах хөшүүргэн нэгэнт болж чадчихэ. Монгол орон даяар ийм нэр төртөө ажиллаж байгаа залуусаараа тэдэнд хөрөнгө оруулсан гэдгээрээ би үнэхээр их бахархдаг. This thing that we did. Энэ залуусын зарим нь Америк нэгдсэн улсын New Mexico мужийн компанид урилгаар очиж ажилласан том машин хүнд техникийг угсардаг болсон тухай та намандаа дурдсан байна шүү. Nobody would Монгол залуус ингэж ажиллана гэж хэлвэл тэр үед хинч надад итгэхээргүй байсан. Би дилер хариуцсан захирал Брюс Вагнерт нэг л өдөр манай монгол залуус дэлхийн хаанч угсралт хийх чадвартай баг болно гэж би байнга хэлдэг байсан. Тэр үед миний энэ үгийг нарийгаа болгон хүлээн авдаг байлаа. Аврах том ачааны автомашин хүнд даацын техникүүдийг угсарч бэлэн болгоход асар нарийн ур чадвар, өндөр мэрэгжлийн ажиллагаа, сая долларын тоног төхөөрөмж, нарийн мэрэгжлийн багаж хэрэгсэл шаардлагдаг. Би боссдоо нэг л өдөр та нар Америк нэгдсэн улсад том захиалга авна. Тэр захиалгаа явж монголчуудыг Америкт аваачиж угсрууландаа гэж хэлдэг байсан минь биелээ олсон. Нэг их удалгүй Нью Мексикт том захиалга ирж 16-аас 18 хүний бүрэлдэхүүнтэй Монгол техникч засварын багийн бүх тоног төхөөрөмжтэй хамт Америк руу явуулж 793 загварын тэр авраг машинуудын бүтэн паркийг угсруулсан да. Тэр үеийн ажлыг Америкт хийх хүний нөөц Вагнер компанид үнэхээр байгаагүй. Энэ бол үнэхээр гайхалтай мөч байсан. to go over and put those trucks together, which was pretty cool. May I say that Вагнер Азийн энэ бизнес тухайн үед Америкаас Монголд хийсэн хамгийн анхны гадаадын шууд хөрөнгө оруулалтанд тооцогдсон. investment from US? May I say that? I would say so. Тэгж хэлж болно. Гэхдээ биднээс өмнө Америкийн газрын тосны компани Монголд ажиллаж байсан. Бид 4 сая долларын хөрөнгө оруулалтаар компаниа бүртгүүлэн Монголд бизнесээ эхлүүлсэн. 2011 онд би энэ компаниас гарахад Монголд оруулсан нийт хөрөнгө оруулалтын дүн 130 сая долларт авсан байсан. Тухайн үед хувийн хвшлээс Монголд оруулсан хамгийн өндөр гадаадын шууд хөрөнгө оруулалтанд яахын аргагүй орох болов. Манай компанид ямар ч төрийн оролцоо байдаггүй. That was privately owned. You know, there was not a government-owned entity. So obviously because of this business you worked almost all the Mongolian big mining companies, yeah. Вагнер Азид ажиллаж байхдаа та гадаад дотоодын бүх том компанитай харьцдаг байсан Also байна. you touched Энэ дундаас та оюун толгой компани худалдан авалтын хэлтсийн кейсийг онцлон нэг бүлэг болгон номондоо бичсэн байсан. Тэр хөндсөн асуудал одоо хүртэл хэвээр байгаа гэж та бодож байна. Оюун толгой компани гүйцэтгэлээ улам сайжруулахын тулд юу хийх ёстой гэж боддог вэ? could you tell OT to improve their performances and attitudes for the Mongolian people? Well, the chapter covers a truck purchase they did 15 years ago. Номынхоо нэг бүлэгт 15 жилийн өмнөх оюун толгой компани том тэрэгний худалдаа авалтын тухай өгүүлсэн юм. Оюун толгой Rio Tinto-гийн үндсэн гэрээг ашиглан Камуци компанитай гэрээ байгуулж нилээд хэдэн том тэрэг ачааны автомашиныг авахар шийдсэн. Энэ шийдвэр Rio Tinto компанид ашигтай мэт байсан ч Монголын ард түмэнд төдийлөн өгөөжтэй байгаагүй. Учир нь тухайн үед Камуцууд үйлчилгээ үзүүлэх дэд бүтц гэж бараг байгаагүй буюу Монголд угсралт техникийн дэмжлэг үзүүлэх баггүй тийм чадамжгүй байсан. Харин бид тэр үед энэ тал дээр нилээд урагшаа явсан байна. Учир нь Монголын нүүрсний урхаанууд ялангуяа Energy Resource компанийн яг ийм гол ажлуудыг бид хийдэг болсон байсан. Өнөөдрийг хүртэл худалдаа авалтын процесс дээр авилгал, хэл ахуулын тухай яриа тасардаггүй. Энэ асуудлыг маш энгийнээр шийдэх бүрэн боломжтой. Миний санал бол оюун толгой компани худалдаа авалтын функцээ олон улсын мэрэгжлийн худалдаа авалтын компаниудад даатхан шилжүүлж аутсорсинг хийлгэх хэрэгтэй. Томоохон уул уурхайн компаниудад зориулан худалдаа авалтыг нь хариуцсан хийж өгдөг 10-аас 15 өндөр мэрэгжлийн компани дэлхийд даяар байдаг. Rio Tinto энэ системд оролцдоггүй ч дэлхийн бусад бүх томоохон уул уурхайн компаниуд энэ үйлчилгээг ашигладаг. Ийм бүтэц рүү шилжиж чадвал Монголын тал жил бүр сая доллар хэмнэх боломжтой. Миний бодлоор оюун толгойн худалдаа авалтын хэлцээ бүр мөсөн татан буулгаж гадаадын мэрэгжлийн байгууллагуудад даатгавал авилгалтай холбоотой яригддаг асуудал эрэс багасах төдийгүй бүр мөсөн арилна. And just go hire somebody else to do it for them, and then the corruption problem becomes either less or goes away. Sure. So,
Did you suggest Та энэ саналаа оюу толгой болон Rio Tinto-гийн хүмүүст хэлсэн үү? I don't think they've even let me on site for about 10 Ажиллаж байх хугацаанд байна тэд намайг бүр талбайдаа оруулж байгаагүй. Бид уг нь оюу толгой дээр анхны байгууламжийг нь барьсан юм шүү дээ. Доктортой байдлын гэрээ байгуулагдахаас 3 жилийн өмнө бид Хамбогд суманд өөрсдийн салбар байгууламж дид бүтцээ байгуулсан. Тэр үед буюу уурхайн ажил эхлэхээс өмнө манай компани Хамбогд сумыг эрчим хүчээр хангадаг бай. Би анх оюу толгойн уурхаа дээр очиход ердөө 2 гэр, 2 Toyota Land Cruiser, 4 Австрал геологч, хэдэн жолооч л байсан. Тэр үеэс хойш их зүйл өөрчлөгдөжээ. and a couple of drivers down there and 2 gears. Yeah. So that's changed quite a bit. It was very interesting to see and read Та наманд Монголын зарим нэг улс төрч болон бизнесмэнүүдийн тухай түүхийг дурдсан байсан. Тэдэн дундаас тухайн үед ерөнхий сайд байсан элбэг дөржийн түүх сонирхолтой байна. Right. Та Engine Lodge дээр ирээд та хоёр шүнжин мөрөөдөө тоглосон юм а та. You guys had the whole night gambling Right. and you won. Би түүхийг нь ярьж өгье. Манер надад покерын нэг төрөл болох Stade 8 гэдэг тоглоом зааж өгсөн юм. Би үнийг өмнө нь огт тоглож байгаагүй тул эхний хэдэн цаг тоглохдоо бүгдийг нь шинээр сурсан. Иймээс би эхний үед байн хожигдож 300, 400, бараг $500 мөрийг алдсан. Улмаар бид хоёр шүнжин тоглосон. Шөнийн 2, 3, үрийн 4 цаг хүрсэн байсан. Цаг явах тусам намайг өөрийг нь хожихгүй гэж бодоод хинэггүй тоглож эхэлсэн. Харин би явандаа хожиж эхэлсэн буюу алдсан мөнгөө эргүүлж авч эхэлсэн. Үрээр тоглоомоо дуусгаад унтахаар явах үед би $300 мөрийг авахар хожиж чадсан. Манер надад одоо хүртэл $300 өртөө байгаа шүү. Энэ яриаг сонсож байгаа бол элбэг дөржөө та надад одоо хүртэл $300 мөрийг өгөөгүй байгаа шүү гэдгийг сануулъя. Are you Тэр still өөрөө та одоо болтол адмаар л байна. Тэгэлгүй яах вэ? Okay, I might help you. Өрөө авахд тань би тусаж болох юм. Монгол бол залуусын орн. Эдгээр насны залуучууд, энтерпренер, залуу бизнес эрхлэгчдэд та ямар зөвлөгөө өгөх вэ? What could they learn from your book? Well, I think number one, the challenge in Mongolia today is Өнөөдөр Монгол залуусын өмнө тулгамдж байгаа хамгийн том сорилт бол утга учиртай ажлын байрнаас гадна зорилго тэмүүлэлтэй карьерийн завналтай болох явдал гэж би хардаг. Саяхан 10 жилийн өмнө сургуулаа төгссөн залуутай уулзаж ирээдүйн төлөвлөгөөг нь асуухад их сургуульд орно гэж байсан. Би түүнд үгүй зүгээр сурна гэж хэлээд миний асуултаас мултрахгүй шүү. Санхүү бизнес гэх мэтээр сурах гэж байна уу? Чи хэмэл оюуны талаар мэдэж байгаа юу? Эдгээр мэрэгжил хамгийн түрүүнд хэмэл оюуны хөгжлийн явцад алга болох эрсдэлтэйг ойлгож байна уу гэд зөрөөд асуусан. Америкт өнөөдөр хамгийн өндөр цалинтай хүмүүс цахилгаанчин, сантехникч, дата төвийн инженер зэрэг техникийн ажилтнууд болчихлоо шүү дээ. Монголд ч гэсэн Wagner компани байгуулсан сургалтын төв манай 1 жилийн хөтөлбөрийн төгсөгчид маш өндөр цалинтай ажиллаж байна. Тэдний цалин нь Англи эсвэл Америкийн Калифорнигийн их сургууль зэрэг гадаадын нэр алдартай их сургууль санхүү бизнесийн чиглэлээр сурч ирсэн залуусынхаас хавьгүй өндөр байгаа гэдгийг хэлье. Тиймээс Монгол залуусын хувьд хамгийн зөв зам бол энэ өндөр эрэлттэй техникийн ур чадварыг нэн тэргуунд эзэмших ёстой шүү. Дизель техникч, цахилгаанчин, сантехникч, гагнуурчин зэрэг мэрэгжлүүд өнөөдөрч ирээдүйд ч хамгийн баталгаатай өндөр үнэлгээтэй ажлын байр байсаар болно. a technical capability that is a demand kind of job. Diesel technician, electricians, plumbers, welders, those kind of jobs. It seems that the young people have two kind of the choices. First, Залуучууд нэг бол CAT, Wagner Ads зэрэг том компанид орж ажиллах, эсвэл хувийн бизнесээ шууд эхлүүлэх хүсэлтэй байдаг шиг харагддаг. Та алийг нь эхэлж сонгоорой гэж зөвлөв. prefer and which one would you suggest to them? Well, I think a large percentage of Монголд Mongolia. олон хүн шинээр бизнес эхлүүлвэл нэг шөнийн дотор баяжин саятан болох боломжтой гэж сандаг. Миний бодлоор энэ бол эндүүрэл. Бодит амьдрал дээр хувийн бизнес эрхлэх нь маш хүнд хөдөлмөр байдаг. Орлого олж мөнгө хуримтлуулах, санхүүгээ төлөвлөн удирдах, нягтлан бодох бүртгэл тогтмол хөтлөх, бусад бүх ажлыг нэгэн зэрэг амжилттай хийхэд тулд асар их ур чадвар шаарддаг. Монголд анх ажиллаж байсан хүмүүс намайг Wagner компани эзэн гэж боддог байв. Америкт над шиг хөлсний менежер, өндөр зэрэглэлийн мэрэгжилтнүүд олон байдаг. Тэд компани хувьцаа эзэмшигчдийн төлөө үр дүнтэй ажиллаж, үүнийхээ хэрээр өндөр цалин авдаг хүмүүс байдаг. Монголчууд надад энэ компани эзэн биш болохоор би дөрөвдөж байна гэх ухааны юм олон удаа хэлж байсан. Би хариу нэмсэглээд би та нараас 200 дахин өндөр цалин авч байна. Иймээс та нар надад биш өөрсдөө илүү санаа зовох хэрэгтэй шүү гэж хариулдаг байв. Хамгийн чухал зүйл бол ажил хийж бодиттой үр дүн гаргаж туршлага хоримтлуулах ёстой. Компани эзэн болох хэсэгтээ тэгтлээ санаа зовох хэрэггүй.
Монголд өөрийн бизнесээ амжилттай эхлүүлсэн хүмүүсийн ихэнх нь эхлээд 10-аас 15 жил аль нэг компанид ажиллаж тухайн салбартаа хангалттай ариун туршлага хуримтлуулсан хүмүүс байдаг шүү. Үүний дараа хувийн компани байгуулсан дээр subject and then went out on their own. When you were working in Mongolia, so you had also lots of challenges. Also, every the behind of the success there was a big problems. So Монгол бизнес эрхэлж байхдаа багахгүй сорилттой тулгарч байсан болов. Амжилт өөрөө харгас гэдгийг би гадарлана. Таны түүхийг харж байхад бизнесийн маргаан, хууль бус үйлдэлийг шийдвэрлэхээр Монголын бараг бүх шатны шүүхээр явсан харагдсан. Монголын хууль шүүхийн системийг хэрхэн сайжруулах ёстой санагдсан байна. Too many. yeah, then what could be to improve the Mongolian court and judicial system, and what was the biggest lesson learned in Mongolia? Well, I think, I was in a Монгол газар компанитай анх шүүх цагдаа дээрээ тулж байлаа. Яг шүүх хурал болох гэхээр тэд өмгөөлөгчөө явуулж шүүгдэгчийн үеэлн нас орсон ах нь өвдсөн гих зэрэг шалтак хэлж шүүх хурлыг байнга хойшлуулдаг байсан. Шүүгчд гэсэн үнийг нь үндэслэн хурлыг удаадараа шууд хааж хойшлуулах шийдвэр гаргаж байв. Гэвч эцэст нь бид Монгол газар компани ерөнхий захирал 1002-ыг шүүх танхимд авчирч чадсан. Гисэн хэдий шүүгчид энэ хэрэгт огт сонирхолгүй шахуу бараг үл тоомсролсон. Зөвхөн түүх харилцан яриа сонсож байгаа мэт сууж байсан. Хэргийн баримт нотолгоо бизнесийн гэрээ зэрэгт бараг анхаарлаа хандуулаагүй дээ. Харин тэр шүүх хуралд иргэдийн төлөөлөгч гэж нэг настай хүн оролцсон. Сурагчийн дэвтэр барьсан бүрх малгайтай тэр хүн хурлын бүх үйл явцыг 1 цаг орчим чимээгүй сонссон. Хурлын төгсгөлд шүүгч түүнээс танд хэлэхцүүл байна уу гэж асуухад тэрээр босоод мянган баяраас та энэ гэрээгээ уншсан уу гэж асуусан. Нөгөөх нь тийм гэсэн. Та энэ уншсан гэрээгээ ойлгосон юм уу гэхэд мөн тийм л гэсэн. Үргэлжлүүлээд энэ гэрээнд гарын үсэг зурсан уу гэхэд мянган баяр захирал зурсан учраас мэдээж дахиад тийм гэж хариулаад нөгөө хүн өдрөө нь харж агаад тэгвэл та маш муу хүн юм байна гэж хэлсэн дээ. Иймээс би боддог юм аа. Монголын хууль шүүхийн энэ тогтолцоо хаанаас огшилтаа тодорхойгүй мэт байдаг нь магадгүй Европ эсвэл Германы системийн нөлөө байх. Гэхдээ миний итгэлтэй хэлж чадах зүйл бол хэрэв Монгол улс Америкийн шиг тангарахтны шүүх буюу хэргийг хуульч бус жирийн иргэдээс бүрдсэн бүрэлдэхүүн хилэлцэж мэтгэлцээний үндсэн дээр гимбуруутаг тогтоодог системийг нэвтрүүлбэл илүү шудраг, авилгалаас ангид ард иргэдэд илүү ээлтэй буюу шудраг ёсыг жинхнээсээ тогтооход маш том нэмэртэй гэж боддог. Thank you for that. And are you still Та одоо Монголд суурин байна уу? Ямар төрлийн бизнес эрхэлж what байгаа вэ? kind of the business and industries are you working in? Би одоо маш бага хугацаагаар Монголд ирдэг болсон. Хаяа нэг ирэхээрээ зарим нэг компанид зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь New Gobi Star компанид хүн болон багаж төхөөрөмжийг өндөрт аюулгүй гаргах платформын төсөл дээр зөвлөхөөс гадна энэ дид бүтцийг Монголд оруулж ирэн нутагшуулахаар ажиллаж байна. Улаанбаатарт ирэхээрээ хэд хэдэн залуустаа байнга уулздаг. Тэр нь миний зүгээс тэдэнд үзүүлдэг SEO коуч болон менторинг ажил гэх юм уу да. Хуучин цаг шиг их ажил хийхээ болсон учраас голцоо зуны дэлгэр цагт л Монголд ирдэг болжээ. Монголын ихэнх аймгаар явж байсан боловч баян үлгэд очиж байгаагүй. Иймээс энэ жил үлгийг зорихоор бэлдэж байна. 30 гаруй жил болохдоо баян үлгий орж үзээгүй гэж үү? There was never any customers or mining Тэнд operations. бизнес хийдэг харилцагч түнш байгаагүй учраас очиж байгаагүй. Тиймээс аялын крава машин болон пикап тэрэгтэйгээ маргааш тийшээгээ явах гэж байна. We'll head out tomorrow, yeah. Okay. And on your book also you mentioned one very important, the point, especially for the Mongolians. You Та are номон дээрээ Монгол компаниуд дэлхийн том компаниудын дилер болох эсвэл алдартай брэндүүдийн дистрибьютор болох замаар дундын зуучлагчгүйгээр шууд харилцаж чаддгүй гэж дурдсан байсан. Үүний гол шалтгаан нь юундаа байна вэ? contact with them. Well, So there is always a middleman in between, and end users like me are paying all those costs. You've How got- can we, Бизнесийн харилцаанд дундын зоочлагч нэмэгдэх тусам түүний төлбөрийг хэн нэгэн төлж таардаг. Жишээ нь Японы худалдааны компаниуд Монголд ажилладаг. Тэд бүх барааны үнэ 10-аас 20% нэмж энд зардаг. Харин бид Аянчин дэлгүүр, New Gobi Star, Wagner зэрэг компанид ажиллаж байхдаа дэлхийн томоохон брэндүүдтэй шууд харилцан хамтран ажиллах гэрээ байгуулахыг зорддог байсан. Гэхдээ энэ нь тийм ч амархан ажил биш. Том компаниудтай шууд гэрээ хийхийн тулд тэдний шаардлагын дагуу
урт хугацааны шалгуур хянан баталгаажуулалтын процессороор нь заавал дамжих шаардлагатай болдог. Жишээ нь Yugo-Bizter компани эзэд JLG компанитай мөн Komatsu брендийн салбар бизнесүүдтэй шууд гэрээ байгуулахыг хүссэн. Үүний тулд бид Америкийн Ohio мужийн 2 хуулийн фирмээр 18 сарын турш бүтэн шалгуулсан. Тэд авилгалтай холбоотой асуудлуудаас гадна төрийн албан тушаалтантай холбоо хамааралтай эсхийг маш нарийн шалгасан. Энэ бол маш төвөгтэй процесс. Гэхдээ нэгэн тгийн процессыг даваад шууд гэрээ байгуулж чадвал ирээдүйн бизнес илүү цэвэр, өртөг багтай, хурдан шуурхай болтгоо. Жишээ нь GLG компани нь салбартаа дэлхийн хамгийн том тоглогч, тусгай төрлийн платформ үйлдвэрлэгч бөгөөд бид тэдний Америк нэгдсэн улсад байдаг Пенсильвани мужид төвтөн шууд гэрээ байгуулсан. Ингэснээр Монгол компани брендийн эзэн үйлдвэрлэгчтэй нь шууд харьцаж байгаа хэрэг юм. Энд ямар нэгэн дундын зуучлагч, Москва дахь брокер эсвэл Солонгосын Сөүлийн амичин байхгүй. Дэлхийн том компани нэртэй брэндүүд ялангуяа олон улсын хөрөнгийн бирждээр гарсан буюу хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалдаг компаниуд Монгол компаниудтай шууд харилцахаас зайлсхийдэг. Учир нь хэрэв нэг өдөр Wall Street сэтгүүлдээр Монголын ерөнхий сайд авилгалын хэрэгт холбогдлоо эсвэл компани үнэлгээнд сүргээр нөлөөлөх мэдээ гарвал эдгээр компани хувьцааны ханш шууд буурна. Тиймээс бид яагаад гинтийн байдлаар хагас тэрбум долларын үнэлгээгээ алдах өндөр эрсдэлтэй гэрээг монголчуудтай заавал хийх ёстой билээ гэж боддог. Ийм гэрээ байгуулах нь яах аргагүй урт хугацаа шаардсан шалгуур өндөртэй төсөвтэй процесс. Гэхдээ маш чухал. Аянчин дэлгүүрийн хувьд бид Garmin, Columbia зэрэгээс гадна бусад олон алдартай брэндүүдтэй шууд харилцаа тогтоож гэрээ байгуулсан. Гэхдээ дахин хэлэхэд ийм гэрээ байгуулах хэцүүгээс гадна ийм практик Монголд тийм ч түгээмэл биш байдаг. Монголчууд дэлхийн том компаниудтай шууд харилцаж, алдартай брэндүүдтэй дундын зурсагчгүйгээр гэрээ хийж чадахгүй байгаа нь бизнесийн төлөвшөл цар хүрээтэй холбоотой юм. Гол нь авилгалын эрсдэлтэй холбоотой байдаг. Жишээлбэл олон нийтэд хувьцаагаа арилжаалдаг компаниуд Caterpillar шиг шууд гэрээгээ хийхээс зайлсхийдэг. Жишээ нь манай Wagner компани гэрээгээ Caterpillar-тай биш, харин Америк нэгдсэн улс дахь Wagner International компанитай байгуулсан бөгөөд тэд Caterpillar-тай шууд гэрээтэй ажилладаг. Үүнтэй яг адил Land Rover-тай шууд харилцаж байгаагүй. Бид тэдний Лондон дахь дилертэй гэрээ байгуулсан ба тэр компани Land Rover-тэй шууд гэрээтэй байсан. Иймэрхүү бүтэцтэй гэрээнүүд бидэнд хэд ид байсан. Учир нь компаниуд өөрсдийгөө дэлхийн том компаниуд plausible deniability буюу өөрсдийгөө аливаа эрсдэл хариуцлагаас ангид байлгах зорилгоор олон улсын гэрээ эрх зүйн асуудлаа удирддаг. Өөрөөр хэлбэл хаа нэг газар асуудал гарлаа гэхэд тэд шууд хариуцлага хүлээхгүй байх нөхцлөө хангах замаар эрсдлийн удирдлага хийдэг. So I was surprised that you never been in Bayangulgi. Энэ олон жил Монголд амьдрахдаа баян үлгийн явж үзээгүй гэхээр чинь би гайхаж байна. Би наадмаар тийшээ явахаар төлөвлөж байна. Магадгүй таарах ч юм билүү. Yeah. So we may meet somewhere. Би ч гэсэн өөр тийш явж үзэхгүй юу хийж байсан болоо гэж гайхаж байгаа. Баруун аймагуудад шүлхий өвчин гараад хөл хориод байгаа сурагтай. Энэ жаахан санаа зовж байна. So except Баян үлгийгээс бусад бүх аймгаар явж үзсэн үү? provinces and so on. I've been everywhere in Mongolia. I've probably been more places than 99%. Би Монголын бараг бүх нутгаар явсан. Магадгүй газар нутгийн 99%-аас ч давсан байх. Учир нь ил ажилдаа байх үед хаасайгүй явах шаардлага гардаг байсан. Тухайн үед бид компани төсвөөр нисдэг дээрх хөлсөлсөн. Аслагдсан бүсүүд рүү ч очиж ажилдаг байлаа. Гэхдээ би зүүн хязгаарын хамгийн аслагдсан жижиг хамгаалалттай бүс нутагт очиж амжаагүй. Тэр газар руу очиж үзхийг хүсдэг ч үнэндээ одоо очиж чадах эсэгтэй эргэлзэж байна. Either. So I'd like to get over there, but I'm not sure I ever will. So Your hobby Та is, ан хийх загасчлах хоббитой болохоор нэлээд аялдаг болов гэж би бодож байна. I thought you traveled all around the Манай үйл ажиллагаа уулуурхай барилга, эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг салбартаа саншгүй холбоотой тул Монгол улс даяар олон харилцагч өншүүдтэй байв. Тэм учраас ажлын шаардлагаар Монгол орноор сайн явсан шүү. How about around the Дэлхийн world? хэдэн улсад Are you очиж үзсэн бэ? the good traveler? I think somebody asked me what my country count. Саяхан нэг хүн надаас яг энэ асуултыг асуусан. Тоолж үзэхэд 46 улс олсон. Ихэвчлэн Европ, Аз, Хойд Америкээр аялсан бөгөөд Өмнөд Америкийн цөөн улсад очиж байсан. Африкаас Намибид очиж үзсэн. Би жилдээ 2-3 сар аялахыг зорддог. Харин 4-5 сар орчмыг Таиландд өнгөрөөж, жилийн үлдсэн саруудыг Монголд өнгөрөөдөг. And then spend 4 or 5 months here in Thailand and then 3-4 months here in Mongolia. Америкт очдгүй юм уу? Үгүй. Яагаад? The United States is getting too crazy. Америкийн нийгэм надад хэтэрхий замбраагүй болсон санагддаг. Бараг л галзуугийн имлэг шиг. Асрыг туйлширсан уур амьсгалтай болчихсон. Тиймээс миний тухтай байх орчин биш болжээ. Сүүлийн 30 жил би тэнд барагтаа цаг зарцуулж тухлаагүй дээ. There in the last 30 years, in fact.
Now I would like to hear your opinion about the Mongolian people. So you have the Одоо танаас монголчуудын талаар асуумаар байна. Олон жил олон монгол хүнтэй харилцаж ажиллаж байсан нь ойлгомжтой. Монгол хүний давуу болон сул талуудыг юу гэж ажигласан бэ? Таны хүндэлж явдаг 5 монгол хүнийг нэрлэж гэвэл хэнийг нэрлэх вэ? doesn't make you uncomfortable. Please name 5 Mongolian people you know Okay. who admired you the most. Well, the best characteristic about Mongolians is their ability to get things done, to get the job done. We would have fields. I used to have like 100 field service vehicles. Манай багийн хамгийн сайн чанар нь ямар ч хүнд ажлыг дуустал нь хийх чадвар байсан. Жишээлбэл бид 100 гаруй үйлчилгээний машинтай 250 орчим техникчтэй байлаа. Тэднийг ажлын шаардлагаар томилолтоор Монголын хаашаа бол хаашаа илгээдэг байсан. Хоёрхан хүн засварын хайрцаг багаж хэрэгслээ аваад пикап автомашинтай гарч тавихад 17 хоногийн дараа буцаж ирдэг. Тэд ажил дээр орж ирээд офисын алга тас хилдэл хаахт нь бүх асуудал шийдэгдсэн гэдгийг мэддэг байлаа. Монгол залуус ямар ч том ажлын зовлон бэрхшээлийг давж гарч ажлаа дуусгаад зогсолгүй, шантралгүй дараагийн даалгаварт бэлэн болдог байсан нь үнэхээр гайхалтай санагддаг. Монгол залуусын сул тал гэвэл өөрсдөө итгэх итгэл, эрсдэл үүрэх зориг дутмаг гэж хэлнэ. Буруу ч гэсэн ажлын байран дээрээ баг хамт олноороо шийдвэр гаргаж байх ёстой. Энэ нь ямар ч шийдвэр гаргахгүй явснаас хамаагүй өгөөжтэй байдаг. Миний хүндэлж явдаг монголчуудын хувьд би хэд хэдэн хүний нэрийг цохож хэлмээр байна. Монголын эдийн засагт хамгийн том хувь нэмэр оруулсан хүн бол яах аргагүй манай сургалтын төвийн захирал Хун Шага юм шүү. Тэрээр 10 жилийн туршид энэ хөтөлбөрийг удирдах маш олон техникчдийг бэлтгэсэн. Одоо Barlow World Монгол компанид ажиллаж байгаа түүний оролцоогүйгээр бид энэ мундаг төслийг хизээж хийж чадахгүй байсан. Өнөөдөр Монгол орон даяар амжилттай ажиллаж байгаа засварчин техникч нарыг төрүүлж бэлдсэн хүн юм шүү. Надтай хамтарч ажилласан олон сайхан монгол найзууд бий. Би жилдээ нэг удаа 13 монгол найзаасаа бүрдсэн багтайгаа заавал уулзаж хамтдаа цагийг өнгөрөөдөг. Тэдний нэг болох Амар Баясгалан гээд миний энэ номны маань монгол орчуулгыг хийж амжилттай хэвлүүлэхэд тусалсан залууг онцолмоор байна. Мөн би 2000-ад оны ихэнх үеийн олон ерөнхий сайдтай уулзаж байсан. Тэдгээрээс гадна од жаргал, нямтайшир зэрэг хүмүүсийг нэрлэх ёстой. Энэ улс гайхалтай сайхан хөгжиж байгаа. Монгол улс өнөөдрийнх шиг хөгжилд хүрнэ гэж 25 жилийн өмнө надтай мөрий тавьсан бол би байгаа бүх мөнгөө тавиад алдах байсан. Би байгаль хамгаалагч хүн, зэрлэг амьтдын тоо төрлийн дахин сэргэлт, сүргийн бүтэц сэргэн төлжихийг харахыг хүсдэг. Тиймээс энэ утгаараа Монголын хүн ам нэг газараа улам төвлөрч, улсынхаа онгон зэрлэг нутгийг суллаж үлдээж буйн цаг хугацааны явцад ашиг тустай гэж боддгоо. Гэхдээ яг энэ нь монголчуудын туйлын хүсэл үнэхээр мөн үү? Улаанбаатарын гудамжаар алхахдаа энэ бетонын ширэнгэн шугуу үнэхээр монголчуудын хүссэн зүйл мөн үү гэж эргэлзэж өөрөөсөө асуудаг юм. Гэхдээ л эцсийн дүндээ байгаль хамгааллын өнцгөөс харвал энэ бол зөв чиглэл гэж хэлж болно. Over time should pay benefits. You know, I hope the Mongolian people that this is what they want. You know, I walk around UB and I kind of wonder, wow, is this really what Mongolians wanted? Was this kind of urban jungle? But from a conservation standpoint, I think it's a good trend. Benefit for the wild animals and Хэмээ мэдээж. Of course. I have to ask about the concentration of the Mongolian people in UB. Монгол байгалаа хамгаалах зэрлэг амьтдад ашигтай гэдэг утгаараа You feel it Улаанбаатар хот дахь хүн амын төлөвлөлтөй холбоотой агарын бүтээгдэхүүн замын дөрвөлжлийн талаар асуусан. Эдгээрийг шийдэх гээд сүүлийн 20-30 жил ярьж байгаа ч дөрвөлтөй өөрчлөлт гараагүй. Шийдэл нь юу байж болох вэ? Slight, the result and Right. what would be the best solution in your opinion? Нийгмийн гэрээ гэдэг ойлголт бий. Монголд тулгамдж байгаа гол асуудлуудын нэг нь ийм ойлголт дутмаг байна. Ажилталтаа хамт ирсэн хүний эрх чөлөөний хүрээнд хүн бүр хууль ёсоор автомашинтай байх боломжтой болсон. Үүний үр дүнд хямдхан автомашин гудамжаар хахаж замын төгжрөл нийгмийн том асуудал болсон. Татварын систем, бааз суурьны энэ асуудлыг шийдэж чадахгүй байна. Засгийн газрын хамгийн түрүүнд хийх алхам нь хэдий ард иргэдээс маш их эсэргүүцэлтэй тулгарах. Ийм учраас одооны нөхцөл байдал бараг хэрэгжих боломжгүй мэт санагдах шийдэл нь жишээ нь буруу талтай хүрдтэй автомашины худалдааг хориглох явдал юм. Энэ шийдвэрийг гаргах ёстой. Сингапур зэрэг улсууд замын хөдөлгөөнийг хатуу зохицуулж, татварын системээр дамжуулан автомашины тоог хязгаарлаж, гид бүтцээ төвөггүй удирддаг
болдог. Харин Лос Анжелес хотод эсрэг жишээнд тооцогдно. Жишээ нь анх 4 игнэтэй хурдны зам барихад түгжрэл үсээд байхаар нь 6 игнэ болгосон. Түгжрэл буураагүй. Тэгэхээр нь 8 игнэ болгосон ч асуудал шийдэгдээгүй. Бүр 12 игнэ бүхий хурдны зам барьсан ч замын түгжрлээс салж чадаагүй. Иймээс автомашин ба замын түгжрлийн асуудлыг зөвхөн дэд бүтцээ өргөдөх замаар шийдэх ямар ч боломжгүй. Миний бодлоор Монголд ч гэсэн адилхан. Санхүү татвараар нь удирдсан Сингапурын туршлагыг Монголд хэрэгжүүлэх ёстой гэж байна. Тийм ээ, гэхдээ ийм бодлого маш их эсэргүүцэлтэй тулгарна. Татварын системээр автомашины тоо болон хөдөлгөөнийг хязгаарлах нь хамгийн оновчтой арга боловч улс төрийн хувьд эрсдэлтэй. Ийм хууль баталсан хүн дараагийн сонгуульд ялагдах магадлал өндөр учраас улс төрчид зориглож хүсэхгүй нь ойлгомжтой. Улаанбаатар хотын зам ингэж айхтар түгжирж байхад иргэдэн дасан зохицоод үйлдэл хийхгүй яваад байгааг би их гайхдаг. Надад бол Улаанбаатар замын энэ түгжрэл үнэхээр хэцүү санагддаг. Би Бангкок, Куала Лумпур зэрэг хотуудад олон жил жолоо ирж байсан. Тэнд түгжирдэгч Улаанбаатар замын гацаанаас хамаагүй баг багаар тасралтгүй яваад байдаг. Гэтэл монголчууд энэ аимшигтай түгжрлийг гайхмаар төвчээр тэгэр хүлээн зөвшөөрж ажиллаж амьдарч чаддагт нь надад үнэхээр их сонир санагддаг. Үнэхээр төвчээртэй улсууд юм байна л гэж хэлье дээ. Дараагийн асуулт бол миний дуртай асуулт. Таны бодлоор монголчуудын үндэстний ижил эсвэл гадна талдаа ондоошил болсон тодтгол нь юу вэ? Ер нь юу байх ёстой вэ? Зөв, буруу хариулт гэж үгэнд байхгүй шүү дээ. Таны хувийн бодлыг сонсмоор. Sure. Well, Өнөөдөр аялал жуулчлалын салбарт дэлхийд даяар жуулчид жинхэнэ үнэн бодит зүйлсийг хайж аялдаг болсон. 25 жилийн өмнө аяллаа салбарт энэ чиг хандлага эхэлж байсан. Жуулчид Улаанбаатарын нисэх буудалд буугаад тэмээтэй, морьтой, нүдэлчдийн хувцастай хүмүүсээр угтуулахыг хүсдэг. Гэтэл тэднийг Range Rover, Toyota Land Cruiser-ийн цуваа тосч авахад тэд бид хэтэрхий оройтож энэ улсад иржээ гэж боддог. Иймээс миний бодлоор Монгол улс өв уламжлал, ёс заншлаараа ялгарч бодит байдал нүдэлчдийн жинхэнэ бөгөөд өвөрмөц зүйлсээ хадгалж хөгжүүлэхийг зорих ёстой байсан. Хотын төвөр алхахад залуус Лос Анжелесын Комптон дүүргийн залуучууд шиг хувцассаа харагддаг. Энэ нь Монголын өвөрмөц онцлогийг бүдгрүүлж байгаа гэсэн үг. Монгол улс өвөрмөц байдлаа хадгалж, жинхэнэ дүр төрхөөрөө дэлхийд ялгарч, улс орныхоо онцлогийг харуулах ёстой байсан гэж би боддгоо. Улаанбаатар хотын өнөөгийн орчин бол жуулчдын хүсдэг authentic буюу жинхэнэ Монгол мэдрэмжийг авах туршлага биш шүү. rather than this kind of urban environment that UB's turning into. So, And my next question is, if you are the king of the day, you have the, Танд хязгааргүй эрх мэдэл, нөөц, төсөв мөнгө байсан бол Монголд хамгийн түрүүнд юу хийх байсан бэ? in Mongolia, for Mongolians, what would it be? Энэ асуулт өмнөх асуулттай шууд холбогдож байна. Би сүүлд олон жил ажиллаж Монгол олон эцэгтэй ярилцаж байсан. Тэдний хамгийн ихээр хүсч мөрөөддөг зүйл нь хүүхдүүдээ Канад, Америк нэгдсэн улс эсвэл Европ руу явуулах явдал гэдгийг сонсоод үргэлж гайхдаг байв. Гэтэл уг нь монголчууд их орондоо хүүхдүүдээ үлдээж Монголдо үнд цэнтэй ажил мэргэжил утга учиртай амьдарч болох орчныг бүрдүүлэх ёстой шүү дээ. Монгол өвөө эмээ, эцэгчүүдийн мөрөөдөл нь хүүхдүүдээ гадагшаа явуулж сургах, харийн улсад ажилд оруулах биш. Их орондоо үлдээн утга учиртай амьдрах орчныг бий болгох учиртай. Өөрөөр хэлбэл Монгол улс дэлхийн бусад орны ажиллах хүчийг бэлдэж өгөх инкубатор биш. Харин өөрийн иргэдтэй утга учиртай амьдрал, үн цэнтэй ажил мэргэжил санал болгодог голомт нутаг нь байх ёстой. Хүүхдүүдээ махаа идэж, өсгөж хүмүүжүүлээд дараа нь тэднийг гадны улсын эдийн засгийг хөгжүүлэхээр хөдөлмөрийн зах зээл рүү илгээх Монголын эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй шүү дээ. Солонгос руу явуулж ажил хийлгэх гэдэг бол үнэхээр утгагүй тогтолцоо. Koreans as a workforce, it's crazy. That's really the hard and challenging fact indeed. Yeah, sure, of course. Yeah. And on your book, there is Таны номон дээр Энди гэдэг хүний нэрээр олон бүлэг дамн цөөнгөө удаа дурдгдсан байсан. Тэр ямар учиртай хүн бэ? Who is this guy? Well, And why? he's my best friend. He lives in Montana. I've known him forever. Энди бол Монтанод амьдардаг миний хамгийн сайн найз юм аа. Бид олон жил нөхөрлөж байна. Бид Эндитэй холбоотой бүлгүүдийг номонд оруулсан нь гадаад болон зарим монгол уншигчдад нэг ойлголт өгөхийг зорьсон юм. Гадаад түн Монголд ирээд 7 хоног бүр хагас саруулгахдаа Монголыг хэрхэн мэдэрч ямар хөвгөлтэй, сорилттой үйл явдлуудтай тулгарсныг бүтэн ойлгуулах зорилготой гэсэн. Яагад гэвэл өнөөдөр YouTube, TikTok зэрэг сувгаар Монголд ирээд хэдхэн хоног аялсан хүний тухай олон бичлэг, богино контентууд л байдаг. Гэвч яг үнэндээ энэ улсыг хэдэн 10 жил энд амьдарсан хүний өнцгөөс харах нь огт өөр зүйл байдаг.
Тиймээс би Монголд хэд хэдэн удаа ирж байсан Эндигийн тухай эсхийг оруулсан нь уншигчдад Монгол орны тухай бүрэн зураглалыг өгөхийг хүссэн эргээ. or two. And but we put Andy in there so you could see the short version. Yeah. You know. Yeah. So where Энэ номыг тань хаанаас худалдан авч болох вэ? Монгол англи хэл дээр хэвлэгдсэн юм. We've printed it in English and Mongolian. We also are with Kindle. Монгол болон англи хэл дээр хэвлэгдэж орсон. Мөн Kindle дээр орсон байгаа. Amazon дээрээс англи хэвлэгдсэн хувилбарыг нь захиалан авах боломжтой. Монголд аз хур болон интерном дэлгүүрээс англи болон монгол хэл дээр хэвлэгдсэн хувилбаруудыг худалдаа авах боломжтой байгаа шүү. Mall and also in their store downtown over by Petrovis headquarters. By the way, why did you name your book Та номоо яагаад тодорхойгүй тэсвэрлэх чадвар гэж нэрлсэн юм бэ? Ambiguity? Well, That's what wraps up our there's a conversation. chapter in the book where I meet a guy in Moscow Yeah. one night, and Энэ нэртэй холбоотой нэг бүлэг номонд маань байгаа. Москва хотод би нэг хүнтэй танилцсаж байсан юм. 6 сарын дараа тэр Монголд ирж 2-7 хоног аялсан. Тэр буцахынхаа өмнө Аянчин лож дээр байхдаа надад Джон чи Монголд амжилттай ажиллаж чадах юм байна гэж хэлсэн. Би яагаад гэж асуухад тэр чи тодорхойгүй байдлыг маш сайн төсөөлдөг гэж хариулж илээ. Энэ үг нь юр мартагддаггүй. Тиймээс би үүнийг номынхоо нэр болгон ашигласан юм. Тодорхойгүй байдал өнөөдөр ч гэсэн Монголд надад өдөр бүр тохиолддог. Эргэлзээтэй байдал дор яагаад ийм юм бол? Тэр яагаад ингэж хэлв? Яг юу болоод байгаа юм болоо гэх мэт асуудлууд үргэлж гарч ирдэг. Миний хувьд давхар сорилт нь гадаад хэлээр ажиллаа явуулдаг. Орос, Солонгос харилцагчдтай харилцах, олон хэл соёл, олон байлуудтай нэг зэрэг ажиллах шаардлагатай байв. Мөн олон зүйл нэгэнт зэрэг гарч ирдэг. Гэхдээ чи зүгээр л урагшлах ёстой буюу өмнөх ажлаа хийж дуусгах ёстой болдог. Энэ зүйл надад өнөөдөр ч гэсэн том сорилт хэвээр буй. Цэргийн хатуу дэг журамтай мэд корпорэт соёлтой өндөр зохион байгуулалттай Америкийн компаниудад ажиллаж байсан миний хувьд Монголд анх ирээд тодорхойгүй эргэлзээтэй байдал монголчуудын тоглоомын дүрм ойлгомжгүй байдал нь өдөр тутмын амьдралын философи мэт санагддаг. Бүх зүйлийг за одоо шууд хий, тэгж байгаад болно доо гэдэг нүдэлчдийн логикоор явдаг. Үүнд дасан зохицохын тулд сэтгэл зүйн томоохон өөрчлөлт шаардлагатай байсан. where things are more kind of nomadically organized, last minute, we can get it done. It takes some mental adjustment to do that. I remember that few years ago one Нэгэн гадны хөрөнгө оруулагчийн хэлснээр тогтворгүй байдал бол Монголын хамгийн тогтвортой зүйл юм гэж хэлсэн байна. Энэ нөхцөл байдал одоо арай дээрдсэн гэж тааж байна. The positive. Нэг хөгжилтэй бас эерэг дурсамж санаанд орж байна. Тэр жил Caterpillar компани дэд ерөнхийлөгч Монголд ажилласан юм. Тухайн үед би талигач утган бэлэгтээ ойрхон ажилладаг байв. Тэр амьд сэрүүндээ биднийг томоохон уулзалт арга хэмжээнд оролцуулж гол хүмүүстэй холбож өгч танилцуулдаг байсан. Caterpillar-ын дэд ерөнхийлөгчтэй түүнийг уулзуулсны дараа би түүнээс өнөөдрийн төлөвлөгөө юу ээж болох вэ гэж асуухад тэр утсаа шүүрч аваад хэдүүлэн явж ерөнхий сайдтай уулзъя гэж шууд холбогдож 10 минутын дотор уулзалт зохион байгуулсан. Дараа нь Эрдэнэт хотын дарга Монгол Росцевитмент болон Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай нь шууд яриад тэр дорн бүх уулзалтыг хийсэн дүүхтэй. Энэ өдрийн төгсгөлд Caterpillar-ын босс үнэхээр гайхсан. Тэр уг эдгээр уулзалтуудын урьдчилсан хөтөлбөр, уулзах хүмүүсийн намтар, компани товч танилцуулга бүхий аль биесны төлөвлөгөө өсөж байсан. Гэтэл бид зүгээр л хот дотор явж байхдаа л бүх уулзалтуудыг шууд зохион байгуулсан. Оройн би түүнд Монгол улсын ерөнхий сайдтай, Монгол Росцевитментийн удирдлагатай, Багнуурын босстой, нүүрсний агентлагийн даргатай уулзлаа. Энэ бол маш сайн үр дүн бидтэй гэж хэлсэн. Гэхдээ л мань хүн Монголын нүдэлчний маягийн ингэж шууд зохион байгуулдаг арга барилд үнэхээр цочирдсан байсан. It was really rattled by the nomadic aspect of how that was done. Okay, thank you very much. So I asked all the questions which I wanted. Миний урилгыг хүлээн авч ярилцлаганд оролцсонд баярлалаа. Би асуултуудаа дуслаа. Танд нэмж хэлэх зүйл байна уу? To people who are now watching. Нэмж хэлэх зүйл байхгүй. Бид хоёр үнэхээр нилээд өргөн сэдвээр хамарч ярьж чадлаа. Okay, thank you very much again. All You the betcha. best. Thank you for very your much. day. I appreciate it. Thank you. Thank you. За эрхэм үзэгчдээ манай нэвтрүүлгийн түрээд өндөрлөж байна. Тэгээд өнөөдрийн ярилцлага та бүхэнд өвөөчтөө сонирхолтой байсан байх гэдэгт итгэж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай үзэгчдээ. Баярлалаа.